За энэ сард 2 сард болохоор сайн амьдралтай байх талаар хуваалцах байгаа. Тэгээ өнөөдөр болохоор харилцааны талаар бүгд хамтдаа суралцах болно. За бүгд Матай 7 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлийг хамтдаа гаргацгаая. Матай 7 дугаар бүлгийн 12. Есүс уулан дээр заасан сургаалдаа одоо ярьсан маш чухал харилцааны алтан дүрмийг энд хуваалцсан байна. Тэр өнөөдөр сайн амьдралтай байх талаар хуваалцахдаа нэгдүгээр энэ 2 сарын хамгийн ихний бүтэн сайнд бол сайн харилцаатай байх талаар хуваалцаж байна. Бидний амьдралд харагдахгүй мөртлөө хамгийн бараг хүчтэй нөлөөлж идэг, нөлөөнд автж идэг зүйл бол харилцаа. Тийм үү? Бас тэгсэн мөртлөө амжилттай байх уу? Асуудал дундаа үлдэх үү, бүтлгүүтэх үү гэдгийг харилцаа маань шийдэж идэг. Тэгвэл бүгд хамтдаа энэ ишлэлийг нэг дугаар хамт уншийдэх үү? За хамтдаа уншицгаая. Та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийхүү ханд. Үүндэл хууль ба иш үзүүлэгчид буй гэж хэлсэн байна. За тэгээ өнөөдөр бас бидэнд бүтэн сайн болгоно гайхалтай магтаалаар үйлчдэг. Магтаалын багийнхандаа бүгд талархъя тэхөө. Баярлаа. За өнөөдөр бас манай угтагч нар маань их гоё болсон байгаа зү. Монгол цамцаараа жигдрээд манай оюуна гэгч маань оёсон шүү. Оюун чимэг гэгч маань угтагчийн багийнх нэг босдоо. Угтагчийн багийнх нэг босоод нэг харуул да. За. Ирчүүд нь хөхт тэнгэрийн өнгөтэй эмгтээчүүд нь тэгээ цагаан өнгөөр гоё жигдэрсэн байна. Цагаан сар болох гэж байгаа гэдэг уур амьсгалыг бас та нарт өгж байгаа шүү. За тэгээд өнөөдөр бүгдөө хамтдаа сайн амьдралтай байх талаар, сайн харилцааны талаар суралцах болно. За хүнд ер нь үндсэн тийм хэрэгцээ байдаг. Ер нь яг хуу материаллык, идэж уух, хүмсэж зүүх хэрэгцээс гадна хүний нүдэнд үл харагдах үндсэн хэрэгцээ байдаг. Энэ бол хайрлуулах, тийм ээ? За сайшаагдах, мөн тийм ээ хүндлэгдэх хэрэгцээ байдаг. Тэгвэл энийг бүгдөө хин нэгнээр дамжуулаад би мэдрэх хэрэгцээний талаар ярьж штэ. Тэгвэл нөгөө талаас нь бүгдээ хайрлах, талархах, тийм ээ, сайшаах гэж болно. Хүндлэх гэдэг энэ гурван зүйл харилцааны маш үнэт зүйлс байдаг. Ер нь яг Есүсийн энэ Матай 7 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээр хэлж байгаа та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн тийм ээ одоо хандаасаа гэж хүсэж байгаачлан бүх зүйл дээр гэж хэлсэн байгаа байхгүй. Бүх зүйл дээр. Тэгэж хандаараа гэж хэлж байгаа. Өнөөдөр бүгд хамтаа өнөөдөр хүртэл ирсэн харилцаагаа бодъё л да. Өнөөдөр хүмүүс надад яаж хандаж байна вэ? Энэ бол та тэдэнд тэгж хандсны үр дүн шүү. Та хэр зэрэг өгөөмөр байсан бэ амьдралд? Харилцаанд. Танд ер нь хинч нэг ямар нэгэн байдлаар бэлэгсэлт өгдөггүй, ямар нэг юм хуваалцдаггүй бол та тэгж л ханддаг байгаа. Хүмүүс танд талархаж гин үү? Хүмүүс таныг магтаж сайшааж гин үү? Тэгвэл бодвол би ер нь хүмүүсийн хийсэн зүйлсийг хэр зэрэг үнэлдэг хүн бэ? Хэр зэрэг ер нь илэрхийлж тийм ээ магтаж сайшаадаг вэ? Энэ талаас бид нар бодож үзэх хэрэгтэй. Есүс тэдэнд энэ сургаалыг уулан дээр зааж үү олон хүмүүс сонсож байхад шууд тэднийг яг л тийм ээ голын онж хийсэн байна. Хүний яг өнөөдөр тэр уулан дээр суужсэн хүмүүсийн хувь зогсохгүй. Өнөөдөр бидний хувьд, хүн төрлөختний хувьд ерөөсөө яг голын олоод хийсэн байна. Бид нар хүмүүсийг л өөрсдөө ингэж хандаасаа гэж хүлээгээд иддэг. Гэсэн мөртлөө өөрсдөө бид нар тэдэнд яаж хандаж байгаагаа анзаардаг. Яг 2025 оны сүүл хэсэгт 12 сард надад нэг ийм бодол төрсөн байна. Би ингээд ийш тийшээгээ зөндөө одоо ингээд үйлчлэлээр явж байна. Тэгээ мэдээж бодно шүү дээ. Эргэн тойрны хүмүүс маань би бол одоо ингээд энэ үйлчлэлийг дэмжээсэ, хамт зогсоосоо гэдэг айгу битүүхэндээ дотроо хүсч. Тэгээ эзэн надад юу гэж хэлсэн бэ гэхмэл 2026 чи эхлээд өгөөмөр бай. Чи эхлээд тарь. Чи эхлээд үйлчлэлд өрг. Ингэж л надад хэлсэн. Явжаас хэн нэгнээс гордож хүлээж суух ш. Хэн нэг ингэх болов гэж харах биш. Би өөрөө хийх болно. Би өөрөө өгөөмөр байх болно. Би өөрөө хүмүүс талархах болно. Би өөрөө хүмүүсийг үнэлэх болно. Би өөрөө эерэг байх болно.
Ингээ бодгоо та нар түлхүүр олдчихж байгаа үстэй. Харилцааны түлхүүр. Магадгүй гэр бүл дотор ч гэсэн бие биенээсээ ямар нэгэн зүйл хүсэн хүлээдэг учраас л харилцаан дээр зөрчил бий болдог. Гэр бүлийн сургалтын дээр ярьдаг. Манай оюумын гэр бүлийн сургалт дээр. Хоёулаа яг ингээ бие биенээ рүүгээ сорол хийчихэл сороод юу ч байхгүй байх чи хий сороод байгаа хүмүүс бол эхнэр нөхөр юм аа гэж. Хүсэн хүлээж байгаа зүйл чинь эхнэрт чинь нөхөрт чинь байхгүй. Харин та өгөх үед та тэгж хандах үед л гэр бүл чинь аз жаргалтай баяр хөөртэй болно. Тэрээс учраас энэ хүн ингээд хийгээд өгчвөл энэ хүн ингээд хандаад өгчвөл энэ хүн нэг ороод ирэхэд тийм ээ хоолунд бариаг гүйдэг, аяг цай бариаг гүйдэг, ийм сайхан халамжтай болчихвол гэдэг. Тэгээ та хийх үед л тэр зүйл чинь магадгүй амархан биелээ бол. Магадгүй та хийж эхлэх үед, та үйлчлэх үед, та хард тэгж харилцаанд анхаарал хандуулах үед л гэр бүлдээ та хүсээд байсан тэр зүйлээ та тарьсан, ургах болно. Амен. Тэгвэл бүгдээр бодж үзье. Хайрлах гэдэг бол хайрлуулах мөн оршихуун аюулгүй байдлыг мэдрэх мэдрэмж юм аа. Хүн ер нь хайрлуулж байгаа газартаа аюулгүй байдаг. Тийм үстэй. Ер нь хайрлаж байгаа бол шүүж, дүгнэж хайрлаж байгаа биш байхгүй юу? Энэ хүн энэ хэмжүүрт хүрсэн учраас, энэ хүн ингэж амжилттай болсон учраас гэж хайрлаж байгаа бол энэ бол хайр биш. Жинхэнэ хайр бол жинхэнэ хайрлуулж байгаа хүн мэдрэх үед оршихуун аюулгүй байдлаа мэдэрдэг. Натаа амжилтгүй оршихуун аюулгүй байдал. Энийг чухал ойлголч юу? Яг бол таны тэгж төрсөн, таны царай зүс, таны байгаа байдал, өндөр нам, ажил мэргэжлэрөөсөө тэр бүгд аюулгүй байна гэсэн үг таны дотор мэдрэгдэнэ гэсэн үг. Яг бол би тэрүүгээр одоо хинбэ гэдэг үнэлэгдэг биш. Би бол хүн. Би бол үн цэнтэй нэг. Би бол тийм ээ. Би ингэж төрсөн ч гэсэн байгаагаар мань намайг хайрладаг. Тийм учраас эзний чуулганд янз бүрийн хүмүүс явдаг. Гаднаа магадгүй гоё амьдар, баян чинэлэг, магадгүй тийм ээ. Хүн харахад энэ хүнд дутаадах юм байхгүй дэ гэж бодсон хүн дотор нь маш хэрэгцээ явждаг. Гэтэл энэ хүн одоо яандаа гэж бодсон хүмүүс маш их баяр хөөр, өөрийн оршихуун баяр хөөрөөр дүүрэн амьдарч идэг. Тэгвэл бид нар яадаг хэнийг ямар вэ гэдгээс шалтгааллахгүйгээр хайрлана гэдэг бол жинхэнэ хайр. Энэ бол Бурхны хайр юм. Талархал сайшаах дотор юу орж вэ? Сайшаагддаг. Хүн ямар нэгэн зүйл хийгээд бусдаар сайшаагдах дуртай. Би сая Магдалины багт бүгдөө талархъя. Тийм ээ. Угтагч нарын баг ийм гоё болсон гэхэд хүмүүс юм дуртай. Хүмүүс ямар нэгэн зүйлийг хийхэд үнийг мань хүмүүс олж хараасаа гэж хүсдэг. Хүмүүс ямар нэгэн ахиц дэвшил гарч байгааг мань хүмүүс мэдэрдэг байгаасаа гэж хүсдэг. Тэгвэл Библиэд бидэнд бүх зүйл талархлаа илэрхийлж байгаарэ гэж хэлсэн нь ийм л утга учиртай байна. Хүмүүстэй харилцаанд хан биш, гүүрийг тавьдаг зүйл бол талархал юм аа. Ер нь аяанда зүгээр цаг хугацаа урсгалаараа өнгөрөхөд л хүмүүс хооронд хан бий болждаг. Эхний нөхөр хоёр зориудаар харилцахгүй бол зориудаар бие биенийхээ хийж байгаа зүйлийг анзаарч харж талархаж үнэлж яахгүй бол хан бий болдог. Тэгээ юу гэж хэлдэг вэ? Хэрэлдэж зөрчилдгөөр. Чи угаасаа намайг тооддоггүй. Чи угаасаа миний хийж байгааг үнэлдэггүй. Чи угаасаа намайг анзаардаггүй. Ингэж тийм ээ илэрхийлдэг. Тэгвэл хүндлэх энэ бол үн цэнтэйгээ мэдрэх тухай. Үн цэнтэйгээ мэдэрч идэг. Бид нар бол үнэхээр Есүс Христийн цусаар худалдан авагдсан үн цэнтэй бүтээлүүд. Бид нар Бурхны гарын хамгийн үн цэнтэй бүтээл юм аа. Та нар ингээд ямар нэгэн уран зураг хараад энэ одоо хэр зэрэг үнэтэй юм бол энэ одоо яг юу зурсан болоо гэж гайхаж магадгүй харж. Гэтэл бид нар яг зураачийн тайлбарыг сонсох юм бол маш их үн цэнтэй, маш их цаг хугацаа орсон, маш утга учиртай зураг байдаг. Харин бид нар тэрийг мэдэхгүй байх юм бол тийм чухал гэж боддоггүй. Тэгвэл бүдөрөө бож үз. Бид нар эхнэрийнхээ талаар, хүүхдүүдийнхээ талаар бид нар Бурхныг хүндлэх үед, Бурхантай сайн харилцаатай байх үед бид нар эргэн тойрныхоо хүмүүсийг маш үн цэнтэй тооцчихдаг. Амен. Яг тэгвэл Бурхан таныг маш үн цэнтэй тооцдог байхгүй юу? Бурхан танд маш их хайртай байхгүй юу? Бурхан таныг өдөр бүр сахин хамгаалж байгаа. Өдөр бүр бузар муугаас хамгаалж байгаа. Өдөр бүр тэр таныг үнэхээр нүд завчилгүйгээр харан тэр танд үнэхээр хамаг сайнаа зориулахыг хүсэж байгаа.
Бурханаас хүнийг холдуулдаг ерөөсөө л цор ганц зүйл бол нүгэл байна. Бурхан нүгэлтэй хамт байдаггүй. Бурхан гэм нүгэлтэй хамт оршдоггүй. Харин Бурхан өөрийнх нь хүүхдүүд гэмших үед л Бурхан үргэлж тэр хайр инрэл нэгүслээрээ хамт байдаг. Тэгвэл энэ бол харилцаандах тийм ээ Бурханы тавьсан стандарт. Бид нар хүмүүсийг ингэж хандаасаа гэж хүсэж байгаачлан хүмүүс бүгдөө тийхүү хандцгаая. Энэ бол мэдрэмж биш. Энэ бол сонголт юм аа. Амен. Энэ бол сонголт юм аа. Яаж ч хэцүү байсан энэ сонголтыг та хийж бол. Энэ бол хариу үйлдэл биш. Та хүн танд ямар зүйлээр хандсан байж бол. Ямар хандлага үзүүлсэн байж бол. Гэхдээ та түнд нь яг тохирсон хандлага би үзүүлэх болно гэвэл та тэнд бууж өгч яана л гэсэн үг. Магадгүй та ялж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ та зан чанар дотор ялагдчих. Харин тэр үед л бид нар яг сонголт хийх хэрэгтэй. Есүс юу гэж хэлсэн бэлээ? Та нарыг хараасан хүмүүсийг та нар хараах биш харин ерөө. Та нарт бузар мөг үйлдсэн хүмүүст бузар мөг үйлдэх биш харин сайныг үйлдэх гэж хэлдэг. Бид нар бас олон удаа ярьдаг юм уучлал бол сонголт гэж. Уучлал бол нөгөө хүнтэйгээ адилхан байхгүй байх сонголт юм аа. Нөгөө хүн чинь танд муугар хандсан байж болно. Муулсан байж болно. Гүтгсэн байж болно. Хамгийн сайн хандаад байхад тийм ээ эргүүлдэ таны сэтгэлийг шархлуулахаар зүйлийг хийсэн байж болно. Харин та яг адилхан хийж эхлэх юм бол за тийм л болно. Магадгүй та пастор учраас нэг тэгж буруу мөрөө янз бүрийн гүтгэлэг янз бүрийн юм сонсдоггүй байх гэж бодож байна. Хамгийн ойрын хүмүүсээс, хамгийн итгэжсэн хүмүүсээс, хамгийн их үйлчилсэн, хамгийн их сайн хандаж, хамгийн их өсөж өндөгтөн туссан хүмүүс заримдаа гүтгдэг. Заримдаа буруугаар ярьдаг. Заримдаа хардас ирддэг. Тэр үед яг адилхан хандах юм бол би бол үнэхээр эзний хүсэл тааллаар амьдрахгүй байгаа гэсэн үг. Харин өөр байх хэрэгтэй. Өөр сонголтыг хийх хэрэгтэй гэсэн үг. Харилцааны яг энэ бусдад тийм ээ би ингэж хандах болно гэдэг бол биегээс эхэлдэг. Бид биш. Биегээс эхэлнэ. Тийм учраас бид нар дотор нэг ийм яриа байдаг тийм үү. Хүмүүст өөрийнхөө талаар ямар нэгэн ойлголт, мэдрэмж, гэр бүл дотор хань эжилтэйгээ харилцах харилцаанд ч гэсэн хамгийн буруутгагддаггүй, зөрчлийг дагуулдаггүй, хэрүүл маргааныг дэврэгдэггүй харилцаа бол би буюу I message дээр ярих байна. Би ингэж бодож байна. Олон удаа тэгсэн шүү. Нэг хүн аваад буруутгахгүй. Тэгээд бид ингэдэг гэл. Бид ингэж та ингэж байна. Бид бүгдөө ингэж бодож байна. Тэгээ би нүүр тулахгүй. Яг хин хэлэх үг болтохгүй. Тэгжсэн аа. Ер нь би л юм байна. Би л тэгж бодоодсэн юм байна. Уучлаарай. Бид гэж ярих үед хүмүүсийг буруутгах хандлагыг бий болгочдөг. Харин би гэж өөрөөсөө эхэлнэ гэсэн үг. Есүс биднийг бусад хүмүүс эхэлнэ гэж хэлдэггүй. Харин чи эхэл. Чи өөрөө эхэлж тэгэж ханд. Чи өөрөө тэгэж ханд. Ингэж хэлж байгаа. Харин даруй байдал бол би болохгүй байна. Би илүү хөгжих ёстой. Би илүү өсөх ёстой. Би илүү сайжрах ёстой л гэж өөр дээрээ боддог байна. Яг та бодож үзээр байгууллага хамт олон сүм чуулган хангадгүй үйлчлэлийн багийг бодохдоо бид нэг л болохгүй байна гэж байгаа л та бардам байна. Та ер нь бүгдийг мэдээд байгаа байхгүй юу? Бичсэн шүү дээ Facebook дээр. Би мэдэхгүй байхгүй юу? Харин мэдээд байгаа юм шиг таамаглаж, мэдээд байгаа юм шиг муулж, мэдээд байгаа юм шиг шүүх үед л дараа нь асуудалд ордог. Яг тэгвэл сөхөөд харах юм бол шал өөр үүдэг. Цаана гараад харах юм бол цаад талаас нь шал өөр харагдчихдаг. Заримдаа биднийг зовоодаг, заримдаа биднийг шархлуулдаг тэр хүмүүс чинь багада маш их шарх авсан хүмүүс байдаг. Магадгүй харилцаанд маш их асуудал тариад байгаа хүмүүс чинь багада хайр, хүлээн зөвшөөрөл энэ зүйлийг авч өсөөгүй байдаг. Бид нар цаад талаас нь харах юм бол шал өөр зүйлийг харж болно. Та хань ижлээ. Нөгөө талаас нь харах гэж, өөрийнх нь байр сууриас харах гэж оролдоод үзээрэй. Та ойлгож эхлэх болно. Та илүү их тийм ээ туслах зүрх сэтгэлээр таны дотор дүүрэх бол.
Есүс хэлэхдээ тэднийг өөрчлөөрэй гэж хэлэв. Харин та нар тэдэнд тийхүү ханд буюу өөрөө өөрчлөгдөө гэдгийг хэлж байгаа. Нөгөө хүнээс эхлэнэ гэж Есүс хэлэв. Харин чамаас буюу тийм ээ надаас эхлэе гэдгийг хэлж байгаа. Тэгвэл гэр бүл энэ дүрм яаж хэрэгждэг вэ? Хүндлэл хүсэж байна уу? Хүндлэл хүсэж байна уу? Хүндлээл гэж хэлж байгаа. Эхлээд хүндэл. Сонсогдохыг таныг сонсч өгөөсэй гэж хүсэж байна уу? Тэгвэл эхлээд сонсоо л гэж хэлсэн. Хайр бол үгнээс илүү тийм ээ хандлага гэдгийг Библи заадаг. Хандлага нь буруу байгаад. Тэгвэл буруу хандлагаас буруу үг яриад гарна. Буруу хандлагаас буруу төлөв байдал бий болно. Тийм биз дээ. Чуулган донд ойлгогдохыг хүсэж гин үү? Тэгвэл эхлээд бусдыг ойлго. Уучлагдахыг хүсэж гин үү? Тэгвэл эхлээд бусдыг уучил. Чуулган бол төгс хүмүүсийн цуглаан биш. Харин энэ алтан дүрмээр амьдардаг хүмүүсийн цуглаан юм аа. Амен. Бид эхэлж хайрлахыг сонгодог. Бид ихэд уучлахыг сонгодог. Бид эхэлж хүмүүстэй харилцаатай байхыг сонгодог. Бид очиж мэдлэхийг сонгодог. Энэ газар бол чуулган юм аа. Ажлын газар дээр тэгвэл энэ алтан дүрмийг бид нар яаж хэрэгжүүлэх вэ? Хүмүүсийг бид нар шодрог байгаасаа гэж хүсдэг. Өөрөө цагаа барьчаал бусдын цагаа барьдаггүйг шүүж байгаа бол та бол ерөөсөө энэ алтан дүрмийг хэрэгжүүлэхгүй нэ гэсэн үг. Харин өөрөө л цагаа барь. Өөрөө л ажлаа сайн хий. Өөрөө л бусдад сайн ханд. Тэгвэл өөрчлөгдөж эхэлнэ. Нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Ер нь хараа хүний нэг буруу төлөвшөөгүй хандлага. Өөрөө сайн хийчихэд тэгэд бусдыг шүүгддэг. Би олон жил энэ зүйлийг харж байсан. Өөрөө гадаа ингээл аягүй сайн ингээл аж ахуйн ажил хийгээл тэнгуүтлээ хийхгүй байгаа хүмүүсийг шүүнэ. Альсвал өөрөө ингээл аягүй итгэмжтэй үйлчилж байгаа гарагддаг мөртлөө тэр нь цаана юу зөндөө бухимдлыг бий болгодог. Бусад хүмүүст ихгүй шүү дээ. Энд чи ерөөсөө бидэнд уул нь бол сайныг эхлүүлж хийсэн. Гэхдээ буруу хандлага байгаа байхгүй. Харин санаж байгаа Есүсийн дагалдагч нар тийм байсан. Есүс хувьчлан уулзах үед, хувьчлан уулзаад үүрэг даалгавар дуудлага өгөх үед тэр дагалдагч яах вэ? Тэр дагалдагч яг яах вэ? Тэр дагалдагчд та яаж хандах юм? Та надад ингээд хүмүүсийн хончин болгож байгаа бол Петрийг тийм ээ миний хондийг хариул, миний хургнуудыг тижээ гэж хэлсэн. Нэг өөр юм бол эн чинь өгөх юм бол чи хончин бол, чи пастор бол, чи миний дараагийн залгамжлагч болоо гэж хэлж. Тэнгүүт нөгөө хайртай байсан шав Йохан руу хараад тэр Йохан яах юм? Есүсээ. Бусдыг харж байгаа байхгүй. Бид нар тэгдэг. Хэрвээ бид нар яг ингэж л тийм ээ өөрөө сайн хийж байгаа мөртлөө бусад хүмүүсийг шүүж харж байгаа бол энэ алтан дүрмийг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Тэгвэл ягаад энэ сард би сайн амьдрал гэдэг энэ сэдвээр ярьж байгаа гэхээр сайн амьдрал сайн гэрчлэл юм аа. Сайн зан чанар бол сайн харилцаа урган гардаг. Сайн хандлагаас сайн харилцаа урган гардаг. Сайн хандлагаас сайн үг яриа урган гардаг. Яг тэгвэл хүн юу тарьснаа хурааж авчдаг. Үндэс ямар байна? Тийм л үр жимс гарна. Есүс нэгэн удаа явж байхдаа үнэхээр том саглагаар зөндөө навчтай инжирийн модыг харсан. Инжирийн мод бол навчтай байх нь зорилго биш байгаа. Үр жимстэй байх нь зорилго байгаа. Гэхдээ сонин инжирийн жимс ургах цаг болоогүй байсан гэж хэлж байгаа Библиэлд. Яагаад Есүс ургах цаг нь болоогүй байхад жимсгүй байгааг хараад хараасан гэж бодож байна. Дахиж бүү жимс ургаг. Гэсэн чинь маргааш нь явж байсан чинь нөгөө мод нь хатаж эхэлж исэн байна. Тэгээ дагалдагч нар хэлдэг. Таны хараасан мод ч хатцсан байна штэ. Энд юу гэж хэлж байгаа вэ? Үр жимс бол бидний зан чанарыг, бидний харилцааны, бидний амьдралын үр жимс цаг хугацаа хэрэггүй гэж хэлж байгаа. Үргэлж өдөр бүр үр жимстэй амьдр. Өдөр бүр сайныг сонго. Өдөр бодж үзье л та. Өглөө нь бүгдөө тийм ээ ямар ч тийм эерэг биш юм сонголоо. Эерэг биш харилцаа, эерэг биш юм үзлээ. Өдөр нь эерэг биш хүмүүстэй уулзлаа. Тийм ээ хүм мууллаа, ховж ив ярьлаа. Оройн нь очиод аллах хидантай кино үзлээ. Тэгчээд орой орондоо ороод нойр нүрэхгүй би яагаад сөрөг байгаад байна. Энэ бол юу хэлж байна? Сонголт хэлж байна. Бид нар ингээд сонголт хийгээ амьдраад иддэг.
Тэгвэл Есүс юу гэж хэлж байгаа юм бол сайн амьдрал, сайн гэрчлэл, сайн харилцаа, сайн үр жимс чиний сонголтоос эхэлтэй юм аа. Олон хүмүүс хэлдэг байхгүй. Тэр намайг багдман ингэж гомдоосон, ингэж хандсан учраас би шархалсан. Тийм учраас би шархтай. Гэтэ өнөөдөр эдгэрэг сонголтыг хийж болно шүү дээ. Тийм үстэй. Эдгэрэг сонголт хийж болно. Уучлах сонголт хийж болно. Танд хэн нэгэн туслах хэрэгцээтэй байх юм бол хэн нэгний тусламж аваад, зөвлөгөө аваад, тийм ээ, уучлаад, эдгэрээд, чөлөөлөгдөд, эрүүл сарвал амьдрах сонголтыг хийж болно. Заримдаа магадгүй тийм ээ, залуу, өсвөр тэр оюутан байхгүй ч хэн нэгэн чамайг тоогоогүй гэж болно. Дандаа тоогдохгүй юм шиг сонголтыг хийж байна. Уусаа хүн намайг тоодгүй. Энэ бол бидний дотор маш их тийм өвчлөлтсөн хандлага, буруу бодол санаа байгааг хэлж байгаа. Хүмүүс надад ингэж ханддаг. Юу гэсэн үг вэ? Сайхан нөгөө дэлхийн орол маллалын чуулган дээр хэлжсэн шүү дээ. Би 40 хүртлээ 40 настай хүн. Би өстой тоондоо мó гэж. Гэсэн нөгөө хүн асуусан шүү дээ. Насан туршдаа юу? Бид дандаа ингэж сонгоцсон байдаг. Энэ хүртэл сонголт واخгүй юу? Өө би угаасаа чадахгүй. Энэ сонголт واخгүй да. Надад сурах боломж байгаагүй. Харин одоос эхлээ би сурмаар. Болж гин үү? Гой сонсогдож байгаа үстэй. Бид нар ингэж хүмүүс дандаа би чадахгүй. Наа чи бүтэхгүй бах уу? Энэ бол сонголт. Харин Библи бидэнд юу гэж яриад байвал тийм ээ? Үзээсэ, оролдоосо хийгээсэ гэж үздэг. Ер нь хүмүүс бидний гоё юм ярьж байгаа, мөрөөдөж байгаа. Нэг гой санаа юу гэдгийг дэвшүүлж байгаа дуртай биш. Харин туулсан замналт чинь хийж бүтээсэнд чинь итгэхийг хүсэж байгаа. Энэ хүн гоё яриа л идэг. Тэгсэн мөртлөө яг амьдрал дээр үгүй. Тэгвэл зөрчил, гомдол, харилцааны янз бүрийн асуудлуудын үед тэгвэл энэ алтан дүрмийг яаж хэрэгжүүлэх вэ? Гомдолтой үед ч үйлчилж болно. Шархалсан үед ч бид нэр хүчтэй байж болно. Амен. Бид нар шархалдаг үстэй. Би одоо шархалсан байж болно. Гэхдээ Есүс намайг хэрхэн хайрлсан бэ? Тэр надад хэрхэн хандсан бэ? Би тийхүү хүмүүст хандах боломжтой. За сая яг энэ 7-гийн 12 дугаар шин сүүл дээр ингэсэн. Энэ тийм ээ хууль ба иш үзүүлэгчид үүн дээр суурилдаг юм аа гэж хэлсэн байна. Энийг би нэг товчхон тайлбар. Энэ бол дүгнэлт. Бурхан өөрийн ард түмэнд хуулийг өгсөн. Яг энэ хуулийг нэрөөсө базаад хэлэх юм бол хайр юм аа. Ерөөсөл хайр. Тэгвэл иш үзүүлэгч гэдэг чи юу вэ? Хүмүүсийг босгон байгуулах зорилготой Бурханаар дуудагдсан хүмүүс байна. Тэгвэл босгон байгуулалтын ерөөсөл тэр механизм нь юу юм? Хайр واخгүй та. Өөрөө эхлэх. Өөрөө хайрлах. Тийм учраас та нар харах юм бол Иремья эзний иш үзүүлэгч байсан. Израилийн ард түмэнд тийм ээ та нар хуурамч амар тайвныг тунгаглаад байна. Та нар гим нүгэл дундаа байсаар байна. Тийм учраас та нар олзонд явах болно. Та нар боолцолд явах болно. Та нар гим нүглээс эргээч гэж хэлж байгаа. Хайр واخгүй юу? Үүнийхээ төлөө яасан? Зодуулсан, жанчуулсан, гянданд хаягдсан. Тэр шавар шалбаагтай гянданд хэдэн сарыг өнгөрүүлсэн. Юуны учир? Хайр учраас. Босгон байгуулахын төлөө. Гэтэл иш үзүүлэгчдийг зарим үед сонсоогүй. Тийм учраас тэд нэр Бурханаар шийтгэгдсэн. Өнөөдөр заримдаа бид нар гэр бүлд маань асуудал байгаа л. Би ингээд олон газараар явж штэ. Тэнгүүд хүмүүс яг ингээд гаднаа байгаа шиг биш. Хөвчлэн уулзаад ингээд тантай нэг уулзахсан юм а. Залбируулахсан юм а. Ярангуут бол аимшигын асуудлуудтай байдаг. Гэхдээ тэгээ чи яагаад энэ олон жил энийг шийдвэрлэх гэж яваагүй юм бэ? Яагаад ийм аимшигтай болтол явсан юм бэ? Чиний амьдрал чинь ямар ч гэрчлэл байхгүй штэ. Ямар ч чамд хүмүүс үлгэр дуурайл болох юу ч алга биш штэ. Яагаад ингээд зүгээр сүмчин болцсон юм? Дагалдагч биш зүгээр сүмчин болцсон байгаа байхгүй. Бүтэл сайн л сүмдээ ирдэг. Арих, тамхи, янз бүрийн асуудлууд арталт нь хүлээтэй байж идэг. Тэгэхээр хүн яаж амьдрах юм? Хүн үргэлж арталтаа ингээд нууцтай, хуурамч. Ийм байвал яаж хүн зүрх зоригтой амьдрах вэ? Яаж хийж бүтээ гэж явах вэ? Тэгээ дээрэс нь
Бурхны таалал ерөөл тэр хүний дээр байхгүй байхгүй да. Бурхан хоёр янзаар бидэртэй хамт байдаг. Нэг нь өгөх юм бол биднийг аварцсан, авралын тэмдэг бидэнд дарагдсан байхгүй юу? Тамга дарагдсан. Эцсийн өдөр бол бид нар аврагдана. Тэгтээ бид нар шагнал байхгүй. Бурхны таалал ерөөл хамт байна гэдэг чинь бүр онцгой хамт байх явдал байхгүй юу? Агуу захирамжийг өгтөө хэлсэн шүү дээ. Би үеийн төгсгөл хүртэл та нартай хамт байна. Яа, энийг хийх юм бол би онцгойгоор хамт байна гэж хэлсэн. Марк номын хамгийн сүүлийн ишлэлээр тэд нар явсан газар болгондоо сайн мэдээг тунхаглаж байлаа. Эзэн тэдэнд дагалдах тэмдгүүдийг өгч байлаа гэж хэлж байна. Ер бусын гайхамшиг дундуур өдөрцсөн байхгүй. Ийм Бурхны онцгой таалал ерөөл дотор бидний алхаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Амен. Зүгээр л бүтэн. Зүгээр л үе таалгууд нэгдэнэ. Зүгээр л тийм ээ гайхамшигуд таны амьдралд тохиолддог байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл зүгээр нөгөө тамга даруулаад эцсийн өдөр аврагдана хүн биш. Харин өдөр бүр Бурхантай хамт алхдаг, тийм дагалдагч байгаасаа гэдэг Бурхан биднээс хүсэж байгаа. Ер нь бид нар сүмчин болох амархан. Яагаад гэвэл энэ буддын шашин бөөм өргөлчин биднийг сүмчин болгож чадна. Яагаад гэвэл бид нар хэн нэгэн дээр очиод аргалуулдаг. Хэн нэгэн дээр очиод буруу хийсэн зүйлээ засуулах гэж оролдоно. Буруу хийсэн зүйлээ хэн засах вэ? Би өөрөө засна. Эхлээд нөхрөө чи харилцаа асуудалтайгаад лам дээр очиод тэр ерөөсөө өөрчлөгдөхгүй. Өнөөдөр тийм ээ итгээд эзний авралыг олоод гайхамшигтай амьдарч байгаа ах эгч хоёр маань саяхан тэдний орой ярилцж байхад хэлж байгаа. Би бүр ингээд бөөдөр хэдэн 100 км яваад очиод мөнгө төгрөг бариад амьдралын асуудлуудаа шийдэх гэж оролцсон. Гэтэ юу гэж хэлдэг гэх юм бол дуусаад хоёулахнаа ингээд үлдээ юу гэж миний хүүд нэг миний тэр хотод байгаа тэрэнд нэг тийм байр аваад өгч. Ийм хашаа байшаа аваад. Бүр авч өгсөн гэж хэлж байгаа байхгүй юу? Айдсаар хүмүүсийг хүлдэг. Тэрийг хийж өгөхгүй бол нөгөө юмд бүтэхгүй байх гэж айдаг. Би ёстой үнэхээр утгагүй, үнэхээр тэнийг амьдрсан гэж хэлж байгаа. Харин Есүс Христ итгээд ямар сайхан байна. Ямар гоё байна. Би ингэж амьдарч байгаа энэ баян чинэлэг улс төр ингээд том гэж өөрсдөө бодож байгаа хүмүүс яг ингэж л амьдарч байгаа. Нэг ламтай, нэг бөөтэй. Ямар тэнэг байна гэж одоо харж байна. Асуудлыг хэн шийдэх вэ? Би шийднэ. Эхнэр бид нар сайхан харилцаад байгаа. Би шийднэ. Би хүүхдүүдэд сайхан өсгөе. Би шийднэ. Тэдний ирээдүй ямар байх вэ? Нэг тийм таамаглалаар тэгэх болтгой, ингэх болтгой. Би шийднэ. Аав ээж ямар байхаас хүүхэд яаж амьдрах вэ? Угаасаа шууд шалтгаална. Гэр орондоо ямар байхаас хүүхэд шууд шалтгаална. Нэг ингэж нэг юм далдын юмд бид нар нэг итгэж нэг тэгж яагаад бүтэн мөтнө гэж. Угаасаа Бурхан юу гэж хэлсэн бэ? Ажил хөдөлмөр хийхгүй бол угаасаа санхүү тэрийг дагахгүй. Ийм мэдээжийн юм дээр бид нар нэг тэгэх болтгойг мөрөө гаргаад ингэх болтгой гэдэг. Тэгсэн байсан ч асуудал тохиолдно. Угаасаа амьдрал юугаар дүүрэн? Асуудлаар дүүрэн. Харин асуудлыг бид нар юу гэж хардаг вэ? Өсөж хөгжих боломж гэж хардаг. Амен. Намайг өөрчлөгдөх боломж гэж хардаг. Хэрвээ миний амьдралд удирдлага манлайлал дээр минь үнэхээр гүтгэлэг, буруутгал, шүүмжлэл, ховжив байхгүй байсан бол өнөөдөр би болохгүй байх байсан. Талархдаг. Баярлдаг. Баярлалаа Бурхан минь. Яа, Бурхан бидэнд юу гэх юм бол амьдрал чинь асуудал байхгүй байх болно. Чи надад итгэх юм бол амьдралыг чи ямар ч асуудал даахгүй. Чи станаар чамд юу ч тохиолдохгүй. Чамд муу муухай юм юу ч тохиолдохгүй гэж амлаагүй. Харин чи тэр бүгдийг ялах хүчтэй байх болно гэж хэлсэн. Чи тэгж чадна гэж хэлсэн байхгүй. Энэ удирдлага манлайлалын үйлчлэлийг аваад удаагүй байхад Бурхан надад ингэж хэлээгүй байсан бол би үнэхээр бууж өгөх байсан. Харин ч одоо бүр эхнэр маань гэрчлэн. Хүмүүс миний талаар янз бүр ярих үед, хүмүүс ингэж тэгж ингэж сонсох үед би гэртээ юу гэж хэлсэн бэ? Харин ч бүр баяр хөөр төрөөд байгаа. Харин ч би хүмүүс наваа тэгж хэлэхээр бүр одоо тийм ээ сэргийг соргоог байна. Бүр тэгж хэлэхээр бүр их илүү залбирмаар байна. Бүр их илүү эзэндээ үйлчлэн байна. Бүр гялалцмаар байна. Амен. Од өдөрч байсаар байгаа шүү. Харин харанхуй болох үед гэрэлтэж эхэлдэг. Сар байсаар байгаа шүү. Хэрвээ Бурхан нар гэж үзэх юм бол нарны туяа саран дээр тусаад тэгээ биднэрт тусаж байгаа. Тэр туяа одон дээр тусаад биднэрт тусаж байгаатай адилхан. Бид өөрөөсөө гэрэлтдэггүй. Харин Бурхан байгаа учраас. Тэгвэл бид нар харанхууд гэрэлтэхээр дуудагдсан. Бид нар асуудал донд уучлалыг тунхаглахаар дуудагдсан. Бид зөрчил донд хайрлахыг сонгохоор дуудагдсан.
Амен. Бид асуудалтай. Бид үнэхээр болохгүй гэж харж байгаа хүмүүс дээр зорж очиод тийм ээ. Үнэхээр бид нар хан биш гүүр барихаар дуудагдсан хүмүүс. Сая ховдод ерөөсөө өглөө 6:30-аас би 5:30 дуусаад 6:30-аас бараг орой 10-11 хүртэл хүмүүс дүүлчихлээ. Талархаж байгаа. Бид бие махбодын үед маш их ядарч байгаа. Гэхдээ талархаж байна. Яагаад гэвэл энэ л миний дуудлага. Энэ л миний үйлчлэл. Энэ л миний амьдрал байхгүй юу? Зовсон, шаналсан, өвчтөй, өнөө маргаашаа хүлээгээд хэвж байгаа хүмүүстээр очиж залбирж өгч, урамшуулж тэд нар сайн хандахаар дуудагдсан. Би нэрийг танихгүй шүү дээ. Анх удаага уулзж байгаа. Яагаад ингэх хэвтэй? Бид нар ийм л дуудлагатай хүмүүс байхгүй юу? Ийм хүмүүс амьдралын аз жаргалыг, харилцааны аз жаргалыг мэдэрдэг юм аа. Маш их талархлуудыг хүлээж авдаг. Бид нар хамтдаа залбирах уу?